Сэтгэлийн энерги чинь сорж байгаа хүнээс холдох харилцааны тактик зааж байна. Холдох гэдэг зурдах биш. Бүтэн болох бас биш. Холдох гэдэг чинь нөгөө үнэ өөрчлөх гэж оролдохоо болоод харилцаан доторх тэр өөрийнхөө давуу талаа буцааж авахыг хэлж байгаа. Хүмүүс ихэвчлэн энэ алдааг л гаргадаг. Тайлбар нэг нь уучлахгүй нь ягаад ингэсэн юм бэ гэж асууна. Ингэж асуугаар чи өөрийгөө нөгөө тайлбарлагч байр суурьны хүн гэдгийг хэлээд өгчдөг. Тактик нь бол эсрэгээр шүү. Тайлбар нэхгүй, зөвшөөрөл гоохгүй, ойлгуулах гэж хичээхгүй. Энэ үд чи хэрүүл үүсэхгүй мөртлөө удирдлага буцаагаад авчдаг. Дараагийн нэг чухал зүйл бол аашиг нь өөрийнхөө үнцэнтэй холбохгүй байх хэрэгтэй. Тэр хүмүүсийн хандлага чиний хэм бэ гэдгийг тодорхойлохгүй шүү дээ. Бүх зүйл чиний хүснээр болох бас албагүй. Тэглээгээ чи бас өгөхгүй. Тийм учраас өөрийгөө өмөрөх тусам нөгөө тайлбарлагч байр суурь руу орно. Салгаж чадвал шийдвэр гаргах чинь чи болдог. Тэгэхээр ингэж хэлж болно. Чиний харж байгаа үнцэг бас өөр юм байна. Ингэж үргэлжлэх нь надад тохирохгүй юм байна. Энэ бол давталгаа биш. За дараагийн шат бол анхаарал. Анхаарал харилцаанд хамгийн хүчтэй филтр. Тийм учраас дагахаа бол, шалгахаа бол хариуг нь богино ойлго, саармаг болгоо. Ойлголоо мэдлээ, илүүг байхгүй. Илүү эмоц байхгүй. Анхаарал багасах тусам нөгөө талын нөлөө автоматар сулрна. Эцсийн чи оролцоо ингээл хасчихна. Харилцааг амьд ойлгодог зүйл чиний энерги оролцоо хоёр шүү. Одоо чи